Онцгойдлын байгууллагаас сар тутам бэлтгэгддэг Немо подкаст ээлж дугаар ихэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн зочин онцгойдлын ерөнхий газрын гамшигаас хамгаалах сургалтын газрын дарга Хурандаа Сүхбаатар хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэндийг. За баярлалаа. Танд ч бас өдрийн мэндийг хүргье. Энэ хүн нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулж байгаа та бүхэндээ бас ажлын амжилт хүсье. Баярлалаа. Бид хэд энэ 7 хоногт маш олон ажиллагаа давхцсан ийм онцлогтой 7 хоног болж байна. Энэ хүрээнд яг подкастынхаа сэдвүүдийг бас хуваагаад мэдээлэл хүргэе гэж бодож байна. Энэ 7 хоногийн хувьд яг өмнө нь мэдээлэх юм бол засгийн газрын тогтоолоор сар бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 3 дахь 4 дахь төр бол газрын хөдөлთა аюулаас өрсөн таниулах за тэгээ сургалт дадлахтай өдөр байдаг. За мөн одоо боловсролын сайдын тушаалаар энэ 7 хоногт орон нутагт одоо 2 дугаар улирлын хичээлийн жилийн бие даалтын 7 хоног эхэлсэн байгаа тийм ээ. Энэ бие даалтын 7 хоногийн хүрээнд аюулгүй амьдрах ухааны хичээлүүд бол одоо ингээ ороод явж байгаа ийм онцлогтой өдөр байна. Мөн одоо сар бүрийн сүүлийн 7 хоногийн 4 дахь төр иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаа бид аюулгүй байдлыг шалгаач гэд уриалгыг бол төвшүүлдэг. За ийм онцлогтой одоо 7 хоног ингэж өрнөж байна. Тэгэхээр хамгийн эхлээд би танаас энэ 7 хоногт эхэлсэн буюу сая өнгөрсөн нэгдгээс эхэлсэн орон нутагт тэр дундаа тийм ээ бие даалтын 7 хоногийн онцлог ер нь юу вэ? За өнгөрсөн хугацаанд бид бүхэн бас Монгол Улсын шадар сайд болон боловсролын сайдын одоо тушаалын шийдвэрийн дагуу 2024 онд онцгой хөдөлгөөний байгууллага болон боловсролын яамнаас холбогдох албан тушаалтнууд Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон сургалтын өмнөх боловсролын байгууллагуудад 2018 онд батлагдсан аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж үзсэн. Энэ дүн шинжилгээ хийж үзснийхаа хүрээнд бас бид бүхэн бас энэ хүү сургалтын хөтөлбөрөө бас алдаг оног заадаг бас хүүхэд багчууд маань бас энэ хүү сургалтын хөтөлбөрөөр ямар нэгэн байдлаар сургалт хөтөлбөр бас дутуу хагас орсон гамшигаас өрсөн сэргийлэх гамшигаас хамгаалах чиглэлээр бас дутууд болон мэдлэгтэй байх жишээний бас нэг юм дутагдaltaй зүйлүүд ажиглагдсан. Үүнтэй уялдуулаад бид бүхэн бас боловсролын ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газраас ажил хэсэг гарч бас үндэсний энэ сургалтын хөтөлбөрт бас шинжилэлт өөрчлөлт хийх ёстой зүйтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрч шадар сайд болон боловсролын сайдад бас албан тотоор болон танилцуулга бүгдийг хөргүүлсэн байгаа юм. За ингээд бид бүхэн бас энэ бие даалтын 7 хоногийг ер нь бол цаашдаа бас аюулгүй амьдрах ухаандаа бас хэрэгжүүлж тэгээд бага насны хүүхдүүд маань бас өөрсдийн гэр орны орчин тойрны аюулгүй байдалтай ер нь хэрхэн анхааралтай ханддаг вэ гэдэг асуудлууд бид бүхэн бас хүндсэн. Үүнтэй уялдуулаад бид бүхэн боловсролын ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газраас ажлын хэсэг гарч тусгай хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж энэ хүү одоо 2 дахь удаагийн бие даалтын 7 хоногийг бол аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөртөө үндэслэж зохион байгуулъя. Бага насны хүүхдүүдэд бид бүхэн тусдаа хөтөлбөрөөр орчин тойрноо танин мэдэх гэр орон орчин тойрны аюулгүй байдалд одоо нөлөөлж болох ямар зүйлсүүд байна. Тэдгээрийг бас ингээд чеклист гаргаж бөглөөд эргээгээ тэрийгэ багш нартай аваачиж заавар зөвлөмж аваад аав ээжтэйгээ хамтраад ажилладаг. Дунд ангийнхан болон ахлах ангийн хүүхдүүдийг тухайн бүс нутгийнхаа онцгой байдлын газартаа хамтарч сургалтанд хамрагдаж мөн дадлаг сургуульд оролцож онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа за мөн одоо аюулгүй амьдрах ухаан чиглэгдсэн аюул ослоос өөрийгөө хэрхэн урьсан сэргийлэх үү, хамгаалах уу, найз нөхдөд яаж аврах уу гэх мэт одоо тодорхой хөтөлбөрүүдийг бол үе шаттайгаар зохион байгуулсан. Үүнийхээ хэрэгжилтийг хангахын тулд бид бүхэн одоо энэ бие даалтын 7 хоногтой одоо орон нутагт бол энэ 7 хоногоос эхэлж явагдаж байна. Нийслэл Улаанбаатарын өрөөнд бол 2000 одоо энэ 3 сарын 28-наас эхэлж бие даалтын 7 хоног одоо явагдана. Ингээд шат дараатаагаар бид бүхэн энэ хүү сургалтуудыг зохион байгуулснараа бол цаашдаа бол бага насны хүүхдүүд, дунд ангийнхан, ер нь бол ахлах ангийнхан ингээд эдгээр хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, аливаа эрсдлийг бас харж чаддаг, үнэлж чаддаг, эргээгээ тэр эрсдлээ бууруулахын тулд бас тодорхой хэмжээний арга хэмжээг аваа сурчдаг ийм л боломжийг бид бүхэн боловсролын ерөнхий газрын болон одоо боловсролын сургуулийн багш эцэг эхчүүдтэйгээ хамтар зохион байгуулъя гэсэн ийм зорилготойгоор одоо энэ бие даалтын 7 хоногийг ажиллуулж байна. Ер нь бол олон улсын судалгаач байдаг. Тэгээд дээрээс нь амьдрал дээрээс харахад ч гэсэн хүүхэд бол бусдад
хамгийн сайн нөлөөлөгч байж чаддаг. Тийм ээ тэдэнд ямар нэгэн зүйл хийсэн тохиолдолд найзтай, гэр бүлтэй, аав ээжтэй, ангийн багштай тий бүр одоо хажуудлынхаа айлыг хөршид хүртэл ингэж нөлөөлж чаддаг байна гэдэг ийм судалгаа байдаг. Дээрээс нь сая таны хэлснээр бага анги, дунд анги, ахлах анги гэдэг нөгөө тухайн хүний насны онцлог нэгт байна. Хоёрт одоо тухайн одоо газар орны онцлог гэж байна тий хойд бүс байна уу, зүүн бүс байна уу, эсвэл одоо хойд Улаанбаатарт байна уу гэдэг ингээд бүсчилсэн байдлаар хүртэл ингээд сургалт дадлага зохион байгуулахын боломжийг бүрдүүлж ингэж харж байна л да. Ер нь яг энэ аюулгүй амьдрах ухаан гэдэг хичээлийнх нь хүрээндх гол агуулгууд нь ер нь юу гэдэг юм? Ер нь бол энэ аюулгүй амьдрах ухаан гэдэг хичээлийн хөтөлбөрийг бол 2018 онд Дэлхийн зүйн олон улсын байгууллагатай хамтарч мөн JICA олон улсын байгууллагатай бас хамтарч энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсролын ерөнхий газар болон боловсролын яамаар батлуулж сургалтын одоо ашиглах бас нэг хөтөлбөр болгож оруулсан байгаа юм. Энэ маань юу вэ гэхээр ер нь бол альваа гамшиг ослыг бол бага наснаас нь мэдэрдэг. Тэр бага наснаасаа бүх зүйлийг сурдаг. Түүнээс урьсан сэргийлэхийн тулд ямар шат дараатай арга хэмжээнд авч болох вэ? Сургууль, цэцэрлэг, за дээрэс нь гэр орон, за тэгээ гудамж талбайд ер нь бол иргэн хүн өөрөө ямар нэг байдлаар гамшиг осол тохиолдсон үед түүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? Найз нөхдөйгөө яаж сурах вэ гэдэг үндсэн хөтөлбөрүүдийг гамшигын нөхцөл байдлыг бас танин мэддэг. Одоо жишээ нь үер усуулахын тулд гал төмөр болсон үед яаж одоо аюулгүй байдлаа хангах вэ? Түүнээс яаж одоо боломж нөөцөө гаргаж хамтарч найз нөхдөдтэйгээ туслах уу гэдэг тал дээр энэхүү хөтөлбөр төлөвийг боловсруулсан. Мөн одоо бид бүхэн бас түрүүн би хэлсэн өнгөрсөн онд бид бүхэн тэр дүн шинжилгээ хийхэд үзэхэд цаашдаа ер нь бол энэ 2025-аас 26 оны хичээлийн жилд 9 сарын 1-ээс гэсэн үг. 9 сарын 1-ээс эхлээд 9 төрлийн хичээлд бага ангиас ахлах анги хүртэл 9 төрлийн хичээлд ер нь бол энэ гамшигын нөхцөл байдал гэж ер нь өөрөө юу юм? Гамшигаас урьсан сэргийлэхийн тулд хүүхдүүд ер нь юун дээр анхаарах ёстой юм? Аян цахилгаан гэж юунаас одоо болгоомжлох хэрэгтэй? Үерээс яаж урьсан сэргийлэх вэ? Гэх мэт зүйлсүүдийг бол шат тараатайгаар үед дамжлагтайгаар зохион байгуулалтын арга хэмжээ хийж байгаа. Ингээ бага наснаас энэхүү сургалтанд хамрагдаж өөрөө одоо бие дааж одоо альва гамшиг ослоос урьсан сэргийлж чаддаг болсныхоо дараа ихтэй сургуульд ороход гамшигаас хамгаалах менежментийн үндэсгээд хичээл байгаа. Заавал судлах нэг кредитийн хичээл байдаг. Үүнтэйгээ уялдуулаад ингээ бага наснаасаа ингээ сургалтанд хамрагдаад сурсан хүүхэд маань ихтэй сургуульд ороод ирэхлээр цааш нь давшруулад гамшигын эрсдэл гэж одоо өөрөө юу юм? Гамшигын эрсдлээс одоо тэр эрсдлийг даван туулахын тулд урьсан сэргийлэх асуудлууд нь ямар талдаа байдэ? Гэр орны аюулгүй байдал газар хөдлөлтөд одоо гэрийн авжуур хөдөлгөөнтэй байна уу? Ширээ тавилга маань бэхэлгээтэй байна уу? Гэх мэт зүйлсүүдийг бол одоо тухайн хүүхдүүд маань өөр өөрснийхөө аюулгүй орчныг бий болгох боломжтой. Ийм л ур чадвар дадлыг л эзэмшүүлэхийн тулд энэ аюулгүй амьдрах ухаан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм аа. Аюулгүй амьдрах ухаан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бас аюулгүй амьдрах ухааны хичээлийг заах сурагч багш нар зориулсан сургалтын авлагууд байна. За дээрээс нь хүүхд багчуудын насны онцлог тохируулсан аврагч мазалж гэдэг юм уу. Иймэрхүү одоо гарын авлага тохиомлуудыг бас гаргаж шатараатаагаар хэрэгжүүлэх ажлыг бол зохион байгуулж байгаа. Энэ дэр бас нэмэлтээр одоо гарын авлага сургалтын материалууд ер нь юу байна вэ? Ер нь бол энэ багш хамгийн гол хүмүүс бол одоо манай багш нар байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай зориулаад одоо бид бүхэн бол бага насны хүүхдүүдэд зориулж ихний ээлжинд бол бид бол аврагч мазалгаа гаргасан байгаа. Аврагч мазалаа зөвлөмжийн хүрээнд хүүхдүүдтэй одоо энгийнээр, зургаар, контентээр тийм ээ Google-тэйгээр ингээд бид бүхэн бас хүүхдүүдтэй хөргөж байгаа. Цаашдаа бас багш нарыгаа бас заа гаргах зүй шиглэлт нь бас сургахын тулд бол шат тараатаа бас юм сургалтуудыг олон улсын байгууллагуудтай хамтар зохион байгуулдаг. Энэхүү сургалтын хүрээнд бол бид бүхэн бол бага насны хүүхдүүдэд тэр гамшигын онцлогийг яаж ойлгох юм? Эргээгээд төвөндөө яаж одоо хамт олонтойгоо одоо хамгаалах арга хэмжээ, аврах үйл ажиллагаа, за түүнээс одоо газар хөдлөлтийн үед одоо нуугдах тийм ээ бусад одоо зүйлүүд дээр одоо багшийг өөрийг нь чадахжуул сургаснараа одоо багшаар дамжуулж одоо бага насны хүүхдүүд маань өөрсдийн гэсэн дадал чадварыг эзэмшиж авах айгүй том давуу талууд байдаг. Энэ дээр бид бүхэн хамгийн гол нь онлоор ярихаасаа илүү биеэр үзүүлдэг, дадлагаар үзүүлдэг энэ бодит орчныг нь бүрдүүлж өгөх нь хамгийн зүйтэй алхам байдаг. Ингийн тулд бид бүхэн бол багшлах бүрэлдэхүүндээ бол гарын авлагыг бэлдэж өгсөн байгаа. Тэр гарын авлага дээр бол одоо жишээ манай онцгой байдлын ерөнхий газрын вебсайт дээр бол бэлэн байгаад одоо
билэн одоо байдлын чиглэлээр айл гэрийн өрхийн аюулгүй байдал ямар байх вэ? Аж ахуй нэгж байгууллагын аюулгүй байдал, сургууль цэцэрлэгийн аюулгүй байдал ямар түвшинд байх вэ? Гэх мэт зүйлсүүдийг бол одоо суулгаад өгсөн байдаг. Тэндээс бол шаардлагатай одоо холбогдох материалуудаа татж аваад тэрүүгээрээ бага насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй сургалтыг зохион байгуулах боломжтой байгаа. Нэмэлт мэдээлэлд бид одоо 2023 оноос хойш бэлэн байцын хэмжээний сайтыг нээгээд ажиллаж байгаа тийм ээ. Энд болохоор Монгол улсын хэмжээнд тохиолдож байгаа томоохон 6 гамшиг үзэгдлээс өрсөн сэргийлэх өмнө, за үед, дараа гэсэн 3 шатанд өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, за учирсан тохиолдолд өөрийгөө яаж аюулгүй тэндээс аврах вэ, бусдад яаж туслах вэ гэдэг мэдээллийг өгөх зорилгоор бас бэлэн байцын хэмжээний сайтыг бас бид ажиллаж байгаа гэдэг энд бас дуурлах гэдэг. За дээрэс нь бид яг энэ сар бүрийн сүүлийн 7 хоногийн 4 дахь өдөр бол бидний хэлснээр сүүлчийн пүрэв буюу одоо та хяналт аюулгүй байдлыг шалгаач гэдэг 7 хоног байгаа. За энэ 7 хоногийн хүрээнд за энэ ямар шатаргатай арга хэмжээнд бид одоо энэ сард авч хэрэгжүүлэхээр байгаа вэ? Тийм ээ, энэ бас Монгол Улсын засгийн газрын 2011 оны 339-340-р тогтоолоор бид бүхэн бол 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн пүрэв гаригийг бол одоо нүүлгэн шилжүүлэх альва гамшиг ослын үед бас бие биедээ туслах, авраа хамгаалах чиглэлээр бол энэ тогтоолуудыг хүрээнд одоо хэрэгжлийг хангаж ажилладаг. Одоо энэ 7 хоногтой бид бүхэн энэ 3 сарын хугацаанд бол төр болон аж ахуй нэгж байгууллага иргэдэд бодлого гамшигаас хамгаалах чиглэлийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Нийслэлийн хүрээний болон төв орон нутгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн тухайн бус нутагтаа бас энэ гамшигаас урьдчилан сэргийлэхийн тулд сургалт сурчлагаануудыг нийт бие бүрэлдэхүүн одоо мэргэжлийн гамшигаас хамгаалах улсын албад мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй одоо сургалтуудыг зохион байгуулж одоо нүүлгэн шилжүүлэх дадлаг сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бол энэ 4 өдөр одоо 27-ны өдөр Монгол улсын хэмжээнд 16 цагт одоо гамшигын аюулын сэрэн тохиод угарснаар бол бүх иргэн төр аж ахуй нэгж байгууллагын ажилтаа албаа хаагч нар бол аюулгүй талбайд гарч одоо тухайн ажиллаж байгаа, сурч байгаа орчноосоо бол гарах хэрэгтэй. Байшин барилга, газар хөдлөлтийн аюулын тохиод угарснаар бол бүгд гадаа гарч нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаанд хамрагдаж итгэх санаачлагтай оролцох тэр бодит байдлуудыг бид бүхэн бас зохион байгуулалтын арга хэмжээнд хийж ажиллаж байна. Ер нь бол тэр өдөр та гамшиг осол тохиолдсон үед хэр бэлэн байгаа вэ? Бэлтгэл бэлэн байдал хэр хангагдсан бэ гэдэг нэгт шалгадаг. Хоёрт та хэрвээ одоо бэлтгэл бэлэн байдал чинь хангагдаагүй бол энэ бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангах вэ гэдэг зөвлөмж мэдээллийг хүргэдэг. За гуравт нь гэх юм бол тухайн өөрт болоод өрхгөр тухайн орчин нөхцөлд үүсэж болцсохгүй эрсдлийг тооцоолох ийм боломжийг бас ингэж олгодог ийм давуу талтай сургалт байдаг. Тэгээд дээрэс нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан одоо таниулах ийм өдөр тийм ээ. Дээрэс нь гамшигын дуу тохиогоор ажиллах ийм өдрүүдийг одоо 3 сарын сүүлийн 7 хоногийн 3 дахь 4 дахьд бол зохион байгуулна гэдэг бас дахиад бас хэлэх нь зүйтэй явах гэж бодож байна. Ер нь ингээд өмнөх жилүүдийнхээс бодоход иргэдийн оролцоо нэлээд нэмэгдсэн байгаа харагдаад байдаг л дээ тий. Дадлаг сургуульд оролцож байгаа. За тэгээд аюулгүй байдлаа шалгаж байгаа ч юм уу. Ийм иргэдийн оролцоо бас нэмэгдсэн байгаа ийм сайшаалтай талууд байдаг ч. Та энэ дээр бас иргэдэд ямар зөвлөмж өгөх вэ? Иргэд маань одоо сэрэн тохиод угарсны дараа гараад ямар одоо арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой юм бэ? Тийм ээ, бас энэ нэг ийм давуу тал бий болсон байгаа. Анхын сэрэн тохиог бид бүхэн ч одоо 2011 оноос өмнө бол бид бүхэн бол үндсэндээ бол нийт одоо байгууллагуудтай сурталчилж тэнд сургалт зохион байгуулж ажилладаг байлаа. 11 оноос анх ингээл хийгээл явж байхад чи иргэд бас хайхрамжгүй байдалтай яах гээд ямар хэцүү ажил хийж яхад гэдэг ийм процессын ажлууд явагддаг байсан л та. Одоо бол энэ гамшиг гэдэг маань газар хөдлөлт гэдэг маань ямар аюултай болох вэ? Газар хөдлөлтөд дагаад одоо хоёр дахь шөнөөгч хүчин зүйлүүд юу тохиолдож болох вэ гэдэг талыг манай энэ гамшигаас хамгаалах албад иргэд аж ахуй нэгж байгууллагууд бүгд ойлгосон. Дор урнаа бас нэрээ энэ газар хөдлөлтийн аюул гэдэг чинь өөрөө галт төмөр, химийн ортой бодис алдагдах гэх мэт зүйлсүүд дээр бол бүгд ойлгосон. Тийм учраас энэ одоо газар хөдлөлтийн дохиогоор ажиллах үед бол бүх иргэд бол бүрэн хамрагдах юм эрмэлзэлтэй болцсон байгаа юм аа. Үүнтэй уялдуулаад одоо бид бүхэн бол тухайн одоо ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сургагч нарт бас заавар зөвлөмж өгч мөн төрийн яамдууд болон агентлгүүд тийм ээ
бусад бүх байгууллагууд дээр бас мөн адил холбогдох албан тушаалтнаар дамжуулж сургалтуудыг зохион байгуулад ингээд одоо 3 дугаар сарын сүүлийн пүрэв гарагт бол бид бүхэн бол яг энэ сэрэн тохио, дуу тохиогоор ажиллаж Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явагдаж байгаа нь бас иргэд маань өөрөө гамшиг гэдэг нь өөрөө ямар аюултай вэ? Түүнийг дагаад гарсан хор уршигаас одоо яаж өөрсдөө хамгаалах вэ? Ах トゥ хамаатан садан найз нөхдөд хамгаалах тэр үйл ажиллагаанд бас манай иргэд бас маш сайн төвтэй оролцдог болсон байна. Энэ бас маш том давуу тал. Энэ маань цаашдаа ер нь бид нар бол ер нь хар бага наснаасаа ер нь бол энэ гамшигын нөхцөл байдлыг бас ойлгоод явах юм бол бас нэг өөрсдөө гэсэн дадал зуршилтай болж энэ дадал зуршлынхаа хүрээнд бас аюулгүй амьдрах ухааныг судалж, аюулгүй амьдрах орчны аюулгүй байдал, хүрээлэн буй орчны за тэгээ сургууль цэцэрлэгийн гэрээ аюулгүй байдал гээд энэ бүхэн чи ерөөсөө хувь хүний болон байгууллагуудын одоо зайлшгүй мөрдөх хэрэгжүүлэх юм том ажил болж өрсөн байгаамаа. Тэгээ одоо энэ 4 өдрийн 24 өдөр одоо ингээд зохион болгох энэ хүү арга хэмжээгээр бол бид бүхэн бол нийт иргэдийн бас нэг аюулгүй тайван тийм ээ бас нэг холбогдох мэрэгчлэнүүдийн заа зөвснөөр аюулгүй талбайд гарч зайлшгүй тэр холбогдох албан тушаалтантаа бүртгүүлж ингэж одоо итгэх санаачлалтаа бас хамрагдахыг бас хүсэж байна. Ер нь бол одоо ингээд ажиглаад байхад муу ярилж байгаа юм биш. Тухайн хүн ямар нэгэн гамшиг осолт ч юм уу тийм ээ гал гарсан тохиолдол ч юм уу гэрээ шатаалсан тохиолдолд за замд явж гаад цасан шуурган төөрсөн ч юм уу ийм нөгөө нэг биеэр ингээ бодитоор мэдэрсэн хүн илүү одоо энэ мэдээлэл сургалтын арга хэмжээ сурчилгаа ингээд тийм зүйлд ингээд илүү сорго байдаг юм шиг ийм юунууд кейсүүд бас байгаад идэг л та. Тэгэхээр одоо заавал бид ингээд энийг тохиолдоход бол мэдрэх биш тохиолдохоос өмнө өөрийгөө хамгаалаач, мөн гэр бүлийн хамгаалаач гэдгийг бол давхар уриалаад явж байгаа шүү дээ, тийм ээ. Энэ дээр бас иргэд маань ямар одоо ингээд анхаарал болгоомжтой байх. За тэгээ наадл нь бэлтгэл бэлэн байдлыг ер нь хэрэн гэж хангаж байх ёстой вэ гэж та мэргэжлийн хүний хувьд хардаг вэ? Ер нь бол албаагч одоо энэ иргэдийн бас нэг юм дадлын л нэг үйл ажиллагаа юм л да. Энэ адаглал одоо гал төмөр гарахад гал унтраагуурыг бол ашиглаж сурцсан байх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө хувь хүний дадал. Анх үүсвэрлэн гарч байгаа гал төмөр дээр бол бага хэмжээний одоо 3-5 литр хэмжээтэй гал унтраагуурууд байдаг. Эдгээр гал унтраагуурууд үүсвэрлэн гарч байгаа галыг бол унтраах чадaltaй байдаг. Энийг хийхэд тул тайван байх хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь дараагийн нөхцөл байдал хор уршиг юу гэж тохиолдож болох уу гэдэг хоёр дахь талынхаа зүйлийг бол бид нар төлөвлөж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо ер нь бол айл гэр бүл бүхэн бол өөрсдийн гэсэн бас нэг юм аранцтай, бичиг баримттай далд хийсэн нэг төмөр хайрцагтай тийм ээ. Ингээд нэг альва гамшиг осол тохиолдсон үед тэдгээрийг аваад гарчдаг. 3 хоногийн нэг усны нөөцтэй, хоолны нөөцтэй, дулаан хувцас сэргэлэлтэй нэг юм аранцтай байж байгаа юм бол энэ маань бол ямар нэгэн гамшиг осол тохиолдсон үед 3 хоногийн хугацаанд бол бас нэг өөрийн гэр бүлийн ах トゥ найз нөхдөйгээ бас ингээд болгоод авах нь боломж нь бий болдог. Гэтэл манай иргэдийн бас нэг хайхрамжгүй асуудлууд бас байдаг л та. Энэ аран зар яах гэдэг юм. Энэгээр яах юм гээд яг цагаа тулахад газар хөдлөлт болоход бид нар бол гарт дайралцсан мал аваад гарна. Эргээд гадаа гарахад гадаа хүйтэн нойтон байна. Энэ цаг үед бас даарах хөрөх асуудал. Энийгээ дагаад өвчин тусах гэл энэ олон процессыг явагддаг учраас хувь нь бол гэр айл өрхийн бас нэг бэлтгэл бэлэн байдлыг бол хангах нь хамгийн зөв зохистой зүйл байдаг. Энэгээрээ бид нар юу дамжуулж хэлэх вэ гэхлээр ер нь бол айл өрх бүрийн хамгийн хэрэгцээтэй зүйлүүд нь юу вэ? Бичиг баримтууд байдаг. Энэ бичиг баримтуудаа хамгаалахын тулд төмөр савнд хийгээд аранздаа хийгээд бэлэн байдлаа хангаад аваад гарахад л бэлэн байж идэг. Энэ байх юм бол энэ маань өөрөө одоо тухайн хүний бэлтгэл бэлэн байдал нь бэлэн байгаа учраас шууд боломжтой нэг аюулгүй талбайдаа гараа зогсохын боломжийг бүрдүүлж өгдөг. Энэ маань дараагийн үед бол нөгөө бичиг баримтгүй хаанаас ирсэн тодорхойгүй нэг юм процессын аюулгүй том асуудлууд үүсдэг учраас энэ дээр бид бүхэн бас нэг арай төвхөн хамгийн чухал хэрэгтэйсээ зүйлүүд дээр анхаарч иргэдийнхаа тэр процесс дээр бэлтгэл бэлэн байдлаа хангаж айл гэрийнхаа тэр аюулгүй байдлыг бас та бүхэн хангаж ажиллаарай гэж хэлбэр. Энэ бүхнийг бид нөгөө нэг юу гэдгийг зөвгнөөгүй. Энэ бол одоо дэлхийн тахинд сүүлийн жилүүдэд гамшиг осол тэр дундаа газар хөдлөлтийн аймагуд бол маш их бүртгэгдэж байна. За онцгой дэлхийн Монгол улсад ч гэсэндээ тийм ээ газар хөдлөлтийн чичирхийллүүд одоо маш их бүртгэгдэж байна. Өнөөдөр ихэл одоо Өсгөл аймагт газар
асуудлын чичирхийл бүртгэгдлээ. За өнгөрсөн одоо 3 сарын одоо 20-ны өдөр гэхэд Өмнөгов аймгийн Хамбогд суманд гэхэд 3 удаагийн одоо чичирхийлнийг зэрэг одоо ингээд мэдэгдсэн. Иймэрхүү одоо ингээд бидэнд одоо байгаль өөрөө юм тохио өгöd байгаа учраас бид урьдчилан сэргийлээ чи хамгаалаач та аюулгүй байдлаа хангаач. Энэ бол таны амнаас эрүүл мэндэд шууд холбоотой маа гэдэг энэ мэдээллийг хүргэж байгаа, энэ мессежийг хүргэж байгаа гол одоо зорилго байх гэж ойлгож байгаа. Тийм шүү. Ер нь бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бас маш их нөлөөлж байна. Үүнтэй уялдуулаад бас гамшигын одоо давтамж маш ихээр гарч байна. Жишээ нь одоо өчигдөр уржигдэр гэхэд одоо бүгд нар Солонгос улсад гарсан төмөр бас тийм ээ. Маш их хэмжээний төмөр давлаа. Монгол улсад бас хуурайшилт ихтэй байгаа учраас төмөр их гарч байна. Энэ болгохон бол ерөөсөө иргэдийн болгоомжгүй байдлаас үүддэг асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бүхэнтэй тэмцэхийн тулд бид бүхэн юу хийх вэ гэхээр өөрсдийн бэлэн байдлаа хангах хэрэгтэй. Өөрсдийн бэлэн байдлыг хангахын тулд одоо гэр орны аюулгүй байдал маань хаана вэ? Аюултай газар нь хаана вэ? Юу аюултай, юу аюулгүй гэдэг тал дээр бас гэр орондоо бас бид бүхэн төлөвлөлтийн үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Гэртээ ийм төлөвлөлтийн үйл ажиллагаа хийсэн улсууд маань ажил дээр бас энэ аюулгүй байдлаа хангах тал дээр бас ярилцсан сайн дурын бүлэгүүд ажиллаж байна. Энэ процесс дээр яг бид бүхэн хийдэг. Өнөөдөр бол Монгол орны газар хөдлөлтийн давтамжууд бас маш их болж байна. Та түрүү хэллээ. Одоо өнөөдөр хэд л одоо Хөвсгөл аймагт болсон 4.1-тэй хөдөлж явах шиг байна. Гэтэл энэ маань бас ингээд газар хөдлөлтийн тэр чичирхийлэл маань бас ингээд магнитууд нь аяг өндөр болоод эхэлж байна. Тэгэхээр цаашдаа бас бид бүхэн одоо шөнийн цагаар өдрийн цагаар хизээ мэдгүй бас газар хөдлөлт болох ч юм уу тийм ээ. Бид бас сайн мэдгүй гэхдээ энэ бүхэнд бас бид бүхэн урдж бэлдэх хэрэгтэй. Урдж бэлдэнэ гэдэг маань өөрсдийн аюулгүй байдал, өөрсдийн бэлэн байдал, энэ гэр орны аюулгүй байдал дээр бид бүхэн маш сайн бэлдэх хэрэгтэй. Энийний дараа бас суран төсвөрлөх төр чадвар дээр бид анхаарах хэрэгтэй. Монголчууд бид бүхэн бол эртээр байсан суран төсвөрлөх чадварыг бол малч ухаанаараа бас шийддэг байсан. Байгальтайгаа харьцдаг, байгалаасаа цаг агараа мэддэг. За байгалийнхаа тэр шуурга салхи гарах чинь үгүй юу гэдгийг мэддэг. Энэ бол ерөөсөө үндэсний суран төсвөрлөх чадвартай маш их холбоотой. Монголчуудын бас нэг юм байгаль дасан зохицохоос нэг чадвар нь байдаг. Энэ чадварынхаа өрөөнд одоо ингээд суурин иргэншилд орцсон Улаанбаатар хоттой хүү амынхан тал нь амьдарч байна. Энэ маань бас нөгөө газар хөдлөлт болон ямар нэгэн асуудал үүсгэхэд бол бид бүхэнд бол маш их хор хохирол учруулах юм аюул бий болж байгаа. Тийм учраас энэ аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд айл гэрийн өөрийнх нь бэлтгэл бэлэн байдал гэдэг зүйлийг бол маш дээд зэргээр хангах хэрэгтэй. За тэгэл одоо хамгийн энгийн юм одоо 3 хоногийн л усны нөөцтэй байх хэрэгтэй байгаа юм. 3 хоногийн усны нөөц. Тэгээд дулаан хувцас. За тэгээд арайд гарч ингээл холбогдох мэдээлэл авах боломжтой сувгуудыг бид нар бий болгох хэрэгтэй. Ингэж байж гэмээр одоо айл гэрийн хувийн бэлтгэл бэлэн байдал хангагдсанараа тухайн улсын бас нэг юм сүрэн төсвөрлөх чадвар нь бас бий орж ирж байгаа юм л да. Яг бидний яриг сонсож байгаа иргэд тийм ээ аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд байвал бас Нямацэг Гүвцэг мэн сайт руу ороод хяналтын хуудас хэсэгт нэвтэрж орсноор та өөрийнхөө хувийн за аж ахуйн нэгж байгууллагынхаа өрхийнхээ аюулгүй байдлыг шалгаад яг одоо манай гэр эсвэл би хувь хүнийхээ хувьд ямар одоо аюултай эрсдэлтэй нөхцөлд байна вэ гэдгийг шалгаад дээрэс нь яг таны эрсдэл аюулыг чинь урьдчилан сэргийлэх юм зөвлөмжүүд бас байгаа тий. Тэр зөвлөмжүүдийг бас ингэж амьдралдаа авч хэрэгжүүлж одоо бид нар өдөр тутамдаа хэрэгжүүлж чадахгүй ч гэсэн сард ганцхан өдөр магадгүй нэг 10-аас 20 минутыг гэр бүлдээ яг энэ цагийг зарцуулдаг байгаа ч гэдэг уриалгыг бас энэ дэвшүүлж байна. Тэгээ бид хоёрын яриа бас энэ дээрээ өндөрлөж байна. Яг ингээд эргээд дүгнэх юм бол багаас нь бид гамшиг ослоод урьдчилан сэргийлэх зөв дадлыг хүүхэд багчуудаа олгоё тий. Энэ хүрээнд бид одоо ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар удирдлын хичээлийг бол аюулгүй амьдрах ухааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. За мөн одоо маргааш буюу 26-ны одоо 27-ны пүрэв гарын 16 цагаас бол улс орон даяар дуу төхөө дуурнаа тийм ээ та газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгэн баттгаарай гэдгийг бас уриалгаа. Дээрэс нь хүн болгоны одоо аюулгүй байдлаа хангах тэр ганц гол зүйл бол зөвхөн та өөрөө гэдгийг бас уриалгах хэрэгтэй баг. Танд нэмэлт мэдээлэл байна. За ингээд засгийн газрын 339-340-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бид бүхэн одоо энэ 3 дугаар сарын 27-ны өдөр пүрэв гарагт тийм ээ 16 цагт Монгол орон даяар дуу тохой дуурна. Энэхүү дуу тохойны хүрээнд бол бид бүхэн аюулгүй газар нүүн шилжих, байрлах энэ үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагаанд бас нийт ард иргэдээ бас итгэх санаачлалтад оролцоороо.
За дээр нь мөн адил одоо нэг гамшиг гэдэг чинь хэлж ирэхгүй хийсч ирдэг аюу том аюул үүдэг. Энэ аюулаас өрсөн сэргийлэхийн тулд одоо бэлэн байх чиглэл дээр өөртөө бас анхаарад гэр орныхоо аюулгүй байдал дээр бас нэг таны хэлдгээр одоо сардаа нэг удаа бас нэг чеклээд энэ боломжтой юмнууд нь хаа байна, боломжгүй нь хаана байна, гарах гарц маань хаана үдээ, гарах гарц маань нээлттэй байна уугүй гэдэг ингээд бүх зүйл дээр одоо иргэн бүхэн одоо өөрсдөө бэлтгэл байдлаа хангаад явах юм бол энэ маань бол альва гамшиг бол хохирол хотод даван туулах бас нэг боломж нь байдаг. Тийм учраас одоо онцгой байдлын ерөнхий газар болон боловсролын байгууллагаас зохион байгуулж байгаа энэ бие даалтын 7 хоногт энэ бол анх удаа зохион байгуулагдж байгаа гэдгээр бас онцлог. Монгол улсын хэмжээнд ерөөсөө анх удаа зохион байгуулагдж байгаа энэ 7 хоногт бол ерөөсөө бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдыг бол бүгдийг өөрсдөр нь тэр эрсдлийн үнэлгээ хийлгэх ийм тусгаас нэг юм чеклист хийцэн байгаа. Энэхүү асуулгынхаа хүрээнд одоо бүгд нь гэр орныхаа аюулгүй байдал, сургуулийн орчны аюулгүй байдал энэ дээр нь эцэгчүүд маань бас зөвлөмж сайн өгөөрэй, өр хүүхдтэйгээ хамтраад гэр орныхаа аюулгүй байдлыг бас нэг үзээд харчаарай гэдэг тал дээр бас хэлмээр байгаа. Энэхүү бие даалтаараа хүүхэд маань өөрийн олж мэдсэн зүйлээ хязгааш мартдаггүй цааш нь дамжуулж явдаг ийм бас мундаг байдаг. Тэгэхээр бас энэ маань бас нэлээд том сурталчилгаа болно. Нэгэнт хүүхэд маань бас гэртээ байгаа таньж мэдэхгүй бодис материалыг уучихгүй тийм ээ хаяггүй тийм савн дотор хийцэн байдаг бидний хайхрамжгүй асуудаг. Үүнээс болоод ахуйн осол гардаг. Энэ бүгд дээр одоо зөвхөн гэрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдал гэдгийг бид бүхэн анхаарах хэрэгтэй байгаамаа. Ингээд та бүхэнд амжилт хүсье баярлалаа. Бидний урилга хүлээж авсан танд баярлалаа. Тэгээд ер нь бол бид хэд ярьдаг штэ хамгийн сайхан зам бол гэртээ ярих замаа гэж тэр шиг хамгийн тайван амгалан аюулгүй байх тэр зам бас гэртээ байх байдлыг баг гэдгийг бас иргэдтэй уриалж хэлэх юм баярлалаа. За баярлалаа.